2004 оны 1 сарын 10-ны өөрийн 4 цагийн үед Швед улсын Стокгольм хотоос хойд зүгт яг 1 цагийн зайтай байрладаг жижиг тосгон нүүбтид Сара Мари Свенсон гэх 26 настай эмэгтэй пастор Хелгийн гэрээс 450 м зайтай газар машинаа зогсооно. Тэр машинаасаа буугаад шилэн төрхөг толгой дууглаад хөлдөө гялгаар улавч өмсөөд алхасаар 15 минутын дараа пастор Хелгийн гэрт хурж очоод нууцаар хойд талынх нь хаалгаар орсон. Пастор Хелгийн гэрийнх нь хойд талах онгорхой байсан учраас тэр маш амархан гэрт нь орж чадсан байна. Сэмэрхэн 2 давхурт нь гараад хүүхдүүдийнх нь өрөөний яг хажуугийн өрөө болох унтлагынх нь өрөө рүү сэмхэн ороод хармаанаасаа дуу намсгагчтай гар бүү гаргаж ирээд орлоо дөхөж очин орон дээр унтаж байгаа хүний царайг харахад 23 настай Александр Посмара гэх эмэгтэй унтаж байсан. Уг эмэгтэй пастор Хелгийн эхнэр байсан. Сара дахин ойртож сайтар хараад пасторын эхнэр мөн болохыг баттай мэдснийхээ дараа эргэлзэгч үгүй түүнийг буудчихад өтөр турган гэрээс нь гарсан боловч түүнийг үхээгүй амьд байвал яана гэх бодол гинэт түн төрсөн гинэ. Дахин гэрлүүн гүйж ороод шалхтал пасторын эхнэр аль хэдийн амьсгал хураасан байдаг. Сара санаа намраад буцаж хурдхан гүйж гараад дараагийн очих газар руугаа явсан. Тэр газар нь 5 минут алхаад очих Даниэл Линде гэх 30 настай эрэгтэйн гэр байсан. Сара түүний гэрийн үүдэнд очиод хонхыг нь дарахад Даниэл сэрсэн ба яг энэ үед 4 цаг 30 минут болж байсан. Даниэл хаалгаа онгойлохгүй удаад байсан тул Сара хонхыг нь ахин дахин дараад хаалгыг нь чангаар нүдэж эхэлсэн. Хаалгыг нь чанга нүдэх чимээнээр уур нь хүрсэн Даниэл гүйн очиод хаалгаа онгойлгоход нүрээ носон гартаа буу барьсан хүн зогсож байсан учраас түүнээс хэн болохыг нь асуух гэтэл ердөө асуухын завдалгүй түүнийг буудаж орхисон байна. Сара дуу намсгагчтай буу хэрэглэж байсан учраас ойр хавийнханд хүмүүс хөршүүд нь огтхонч мэдээгүй гинэ. Сара Даниэлийг бууд мөхцөө түүнийг дахиад өгсөн эсхийг нь шалгах гэтэл Даниэлийн гэрт нь хэн нэгэн үүднийх нь өрөөний гэрлийг асаасан учраас тэрээр сандран зүгтсан байна. Гэрэл асаасан хүн нь Самуэль Фрэнк гэх эрэгтэй байсан бөгөөд Даниэлийн найз нь нэсэн. Тэрээр Даниэлийн гэрт түр амьдарч байсан юм байна. Яг тэр үед өөрийн 4 цаг 41 минут болж байсан. Самуэль буудуулан газарт хэвтэх найзаагаа хараад яаран түргэн тасламж болон цагтаа дуудан мөн Даниэлийн хуршаал болох пастор Хелгийнх руу уцтаж тусламж хүссэн байна. За харин энэ үеэр Сара аль хэдийн машиндаа суугаад хэргийн газараас зүхтаж амжсан юм байна. Удалгүй Даниэлийн гэрийн гадаа түргэний машин болон цагдаагийн машин ирцгээдэг. Өөр хаярч байсан ч гэсэн түргэний машин болон цагдаагийн машиныг ирэх чимээнээр тэнд маш олон хүмүүс цугларсан байсан ба Самуэлийн дуудлагыг авсан пастор Хелч гэсэн түүний гэрийн гадаа ирсэн байсан. Даниэл ойроос 2 удаа буудуулсан ч гэсэн ашгүй амьд байсан мөн ухаан алдаагүй сэрүүн байсан байна. Түүнийг түргэний тэргэнд суулгаад өтөр түргэн эмнэлэг рүү авч явсан Хелэг пастор Даниэлийн дотны найз байсан учраас түргэний тэргэнд суугаад түүнтэй хамт эмнэлэг рүү явсан бөгөөд явж байх замдаа Даниэлийн гараас нь атгаад түүний төлөө залбирч байсан гинэ. Даниэл цагдаа болон түргэн тусламжийг ирэхэд ухаан санаа нь эрүүл байсан учраас цагдаа нарт баг зөөсөн эрэгтэй өөрийг нь буудсан гэх мэдүүлгийг өгж амжсан байна. Тэгээд Даниэлийн мэдүүлгийг сонссон цагдаа нар өөрийн 5 цаг 7 минутаас эхлэн хотыг тэр чигтэн самнан хэрэгтнийг эрен хайж хотоос гарч байгаа машинуудыг шалгаж эхэлсэн. Сара зутаж явхдаа яг хотоос гарч байгаа машинуудыг шалгаж байгаа цагдаа нартаа уг нь бол таарсан. Гэхдээ цагдаа нар Сарагийн машиныг зогсоогоогүй түүнийг шалгаагүй шууд явуулсан байна. Яагаад гэвэл Даниэл цагдаа нарт эрэгтэй хүн байсан гэж мэдүүлсэн учраас цагдаа нар эрэгтэй хүмүүсийг шалгаж байсан. Даниэлтэй хамт эмнэлэгт очсон пастор Хелг Даниэлийн гэрт түр амьдарч байсан Самуэль руу залхан гэрт нь ороод эхнэр Александрт нь болсон явдлын талаар тайлбарлан өөрийг нь эмнэлэг дээр байгаа Даниэлийн хажууд байна гэж хэлж өгөхийг гуйсан байна. Самуэль зөвшөөрөн Александрт болсон явдлын талаар эвтэйхэн тайлбарлаад хэлж өгнэ гэж хэлээд уцаад тасалсан. Самуэльтэй хамт гадаа цугласан зарим хүмүүс тэдний гэрлүү хамт орсон бөгөөд хаалгаа онгойлохгүй байсан тул онгорхой байсан арын хаалгаар нь ороод 2 давхрын унтлагын өрөөнд буудуулсан байдалтай амьсгал хураасан Александрыг олж харсан байна. Тэд чочирдон хурдхан цагдаа болон түргэн тусламж дуудсан. Яг энэ үед пастор Хелг цагдаагийн газар руу гэрчийн мэдүүлэг өгөхөөр очсон байсан. Мэдүүлгээ өгч дуусаад гарах гэтэл цагдаа түнд эхнэрийг нь буудуулан амьсгал хураасан гэдгийг хэлэхэд тэрээр хэсэг ухаан санаанд баларцсан уу чимээгүй сууж байснаа. Цагдаа нарт хин түүнийг минь ийм болгосныг би мэд юм шиг байна гэж хэлээд энэ хэргийг хийсэн хүн бол Сара Мари Свенсон гэх эмэгтэй яг мөн байна гэж өөртөө итгэлтэй нарахгүй хэлсэн байна.
Тэр үргэлжлүүлэн 2 сарын өмнө Сара гэх эмэгтэй эхнэрлүү нь алах барьж дайрч байсан гэж мэдүүлдэг. Тэр үед сүмийнхээ нэр хүндийг бодоод хэргийг томруулахгүй тулд цагдаа нарт мэдэгдээгүй юм. Ийм зүйл болохыг даанч мэдсэнгүй хэмээн уйлсан гинэ. Цагдаа нар шууд Сара гэх эмэгтэйг эрен сурвалжилж эхэлсэн. Харин пастор Хелгээс авч байсан байцаалтаа дуусган явуулсан байна. Хелгийг цагдаагийн газраас гараад явмагц нэгэн мөрдөгч цагдаа нарт пастор Хелг хэрэгтэн байх магадaltaй юм байна гэж хэлсэн. Мөрдөн байцаагч хэлэхдээ 4 жилийн өмнө Хелгийн анхны эхнэрч гэсэн гэртээ амьсгал хураасан байдалтай болсон. Тэр үед хэргийн гол сэжигтэн нь Хелг байсан гэж хэлсэн байна. Үүний хариуд дөнгөж түрүүхэн Хелгээс мэдүүлэг авч дууссан мөрдөн байцаагч эхнэр Александраг нь нас орсон талаар дуулгахад тэмч гашуудсан харагдаагүй гэдгийг бусаддаа хэлсэн байна. Ингээд цагдаа нар Сараг эрен сурвалжилж байх үеэрээ нууцаар Хелгийг ч гэсэн судлахаар болдог. Тэгээд Хелгийн утасных нь яриаг сонсож эхэлсэн, мөн түүний ярьсан дуудлагуудыг ч шалгаж эхэлдэг. Энэ өдрийн маргааш нь Сара аавынхаа гэрээс баригдсан. Тэрээр эхэндээ өөрийнх нь хийсэн хэрэг биш гэж эсэргүүцэж байснаа хэдхэн минутын дараа бүх хэрэгээ хүлээсэн. Мөн ганцаараа энэ хэргийг үйлдсэн гэж мэдүүлж байсан. Гэвч мөрдөн байцаагчид түүнд хамсаатан байгаа гэж үзэн байцаалтаа улам чангалж эхэлсэн байна. Тэр үед Хелгийн уцаар ярьсан дуудлагуудыг шалгаж байсан мөрдөгч түүнийг хэрэгт холбоотой гэж үзэн баривчилсан. Ингээд пастор Хелгийг хэрэгт холбогдсон баривчлагдсан болохыг жижиг тосгоны 500 гаруй иргэд бүгд мэдэж энэ тосгонд болсон хэргийн талаарх ч гэсэндээ Швед улс даяар хүн болгон мэдэх болсон байна. Хэргийн гол сэжигтэн Хелг Арнольд Пасмо 1971 оны 7 сарын 27-нд төрсөн 5 хүүхдийн баг. Түүний гэр бүлийнхэн итгэгч байгаагүй ч тэр ганцаараа сүмд явдаг байсан. 1988 онд 17 наснда Христэд итгэгч залуучуудын кафед сайн дурын ажил хийж байхдаа анхны их нэртэйгээ танилцсан удалгүй хурмаа хийсэн юм байна. 1993 онд сүмийн залуучуудын пастор болж аль бие ёсоор сүмийн гол гишүүн болсон. Цаашлаад сүмд ажиллаж эхэлсэн байна. Тэр үед Хелг маш итгэвхтэй итгэвч байсан учраас сүмийн бүх хүний хайр хүндэтгэлийг авсан залуухан пастор байсан гинэ. 1993 оны 8 сард Хелг сүмээр дамжуулан Нобти гэх жижиг тосгоны сүмийн удирдагч Оса Валдау гэх эмэгтэйг мэддэг болж түүнд сэтгэл алдарч эхэлсэн юм байна. Тэгээд түүнээс сүмийн талаар хичээл авмаар байна гэсэн санал тайхад Оса Валдау урайлхан хүлээн авч түүнийг жижиг тосгон болох Ноптида хурж ирээд сүмд нь пастор хийхийг хүссэн. Хелг тус саналыг маш урайлахнаар хүлээн авч маш ихээр баярлан эхнэр 2 хүүхдэд дагуулan Ноптиг их жижиг тосгон руу нүүсэн юм байна. Жижиг тосгон Ноптигийн 500 гаруй орсон суугчдын ихэнх нь Осагийн сүмд явдаг байсан учраас тэр тосгонд Оса маш нэр хүндтэй нөлөөтэй нэгэн байсан байна. Ингээд Хелг сүмд пастор хийж эхэлсэн бөгөөд удалгүй түүний эхнэр төрж 3 дахь хүүхдээ үлгээд анхсан. 3 дахь хүүхэд төрснөөс хойш пастор Хелгийн эхнэр ганцаардаж эхэлсэн бөгөөд нөхөр нь өөрт нь анхаарал хандуулахгүй байгаа нь мөн сэтгэлгүй болсон байгаа нь мэдрэгдэж эхэлсэн гэнэ. Тэгээд нөхрөөсөө гэртээ гэр бүлтэйгээ хамт байх цагийг илүү их гаргаж өгөөч гэж хүссэн. Хелгийн хувьд бол эхнэр нь түүнээс ямар нэгэн зүйл хүсээд гуугаад байх тусам нь түүнийг биелүүлэх байтугай түүнээс улам бүр халдаж байсан. Тэгээд Хелг ихэнх цагаа сүмд өнгөрүүлж эхэлсэн. Ялангуяа Осатай ихэнх цагаа хамт өнгөрөөж байсныг нь Хелгийн эхнэр мэдсэн байсан. Бүр сүүлдээ Хелг Оса хоёр хамт энэтхэг болон Хонконг руу сүмийн шугамар ажилд явдаг болсон. Тэд бурхны үгийг хүмүүс түгээх гэж явж байна гэж ярьдаг байсан учраас энэ хоёрыг хэн ч хориглож чаддаггүй байж энэ хоёрын хамт байх цаг хугацаа ихсэх тусам Хелгийн эхнэр улам сэтгэл санааны гутралд орж байсан гэнэ. Оса Хелг хоёр зүгээр ч дандаа хамт явдаггүй. Оса Хелгийг өөрийн нөхөр хэмээн бусдад танилцуулдаг байсан бол Хелг харин Осаг эхнэрээ хэмээн танилцуулдаг байсан. Мөн тэд өөрсдийгөө бурхны үгийг түгээж байгаа Месиа буюу Христ хэмээн ярьдаг байсан. 1999 оны 3 сард Оса олонний өмнө Христтэй сүй тавьж баталгаа болгон 7 ширхэг алмазтай алтан бөгж гартаа зүүсэн байна. Тэр өдрөөс хойш Оса Христтэй хамгийн ойр хүн хэмээн алдаршиж харин Хелг түүний баруун гарын туслах гэгдэж нэлээд нэр хүндтэй болсон байсан. Тэр үед Оса Христтэй хурмаа хийн гэсэн төлөвлөгөөтэй байсан учраас эрэгтэй хүнтэй хурмаа ээж болохгүй байсан гин. Өөрийгөө бурхан мэд өргөмжилсэн Оса гэнэт жирийн эмэгтэй шиг амьдрмаар санагдаж өөрийн баруун гар болох Хелгийг ашиглахаар болсон. Тэгээд мөн Хелгтэй сүү тавьсан ба
Үнийг хэнд ч мэдэгдэхгүй нууцаар хийсэн. Гэхдээ удалгүй Хельгийн эхнэр энэ талаар бүгдийг нь мэдээд энэ хоёрын харилцааны талаар бүх хүмүүст мэдэгдэнэ гэж төлөвлөж байсан ч харамсалтай нь 1999 оны 12 сарын 18-нд учир битүүлгээр амиа алдсан юм байна. Хэрэг гарсан өдөр Хельгийн гэрт хуршайлын залуу мөн сүмийнхэн гишүүн болох Самуэль зочилсон. Түүнийг орох үед Хельгийн эхнэр байгаагүй учраас түүнийг хаашаа явсныг нь асуухад угаалгын өрөөнд шүршүрт орж байгаа гэж хэлсэн гин. Гэхдээ гэрт нь нилээдгүй удаан байсан ч эхнэр нь шүршүрээс гарч ирээгүй. Тиймээс Самуэль пастор Хельгэд их л сонирн байна да. Хаалгыг онгойлгож шалгая гэж хэлсэн гин. Тэгээд Хельг Самуэль хоёр угаалгын өрөөг онгойлгоход үзтэл Хельгийн эхнэр шалан дээр ухаалцсан байдалтай ухаангүй хэвтэж байсан байна. Хельг хурдхан цагдаа дуудаж харин Самуэль түүнийг аврахын тулд зүрхний массаж хийж байсан ч Хельгийн эхнэр аль хэдийн амьсгал хураасан байжээ. Задлан шинжилгээний хариугаар угаалгын өрөөндөө халтарч унаад амьсгал хураасан болох нь тогтоогдсон. Мөн түүний биеэс их хэмжээний өвчин намдаах хэм илэрсэн. Тус өвчин намдаах хэмийг түүний нөхөр пастор Хельг эмийн жорын дагуу худалдаж авч байсан баримт нь олддог. Тиймээс цагдаа нар Хельгийг гол шижигтэн хэмээн сэжиглэж эхэлсэн. Гэвч Хельгийн эхнэрийг тус нойрны эмнээс болж нас орсон гэх нотлохоо олдоогүй. Тиймээс цагдаа нар энгийн ослын улмаас амьсгал хураасан гэж үзсэн байна. Харин Хельг эхнэрээ алдсан гэж гашуудж байгаа нь харагдаж байсан ч хэдхэн хоногийн дараагаас юу ч болоогүй мэт сүмдээ явж ажиллаа хийж эхэлсэн гинэ. Тэгээд хэсэг хугацааны дараа Хельг Оса дээр очиод Осагийн дүү Александр гэх эмэгтэйтэй хурмаа хийх хэрэгтэй гэх илчлэлд ирлээ гэж хэлсэн байна. Оса Хельгтэй энгийн харилцаатай биш бараг л сүү тавьсан байсан болохоор түүний ярьсан зүйл нь түүнд л огт таалагдаагүй. Гэсэн ч Хельгийн саналыг татгалзах боломжгүй байсан учраас дүүгээ түүнтэй гэрлэхийг зөвшөөрсөн байна. Ингээд Хельг Осагийн охин дүү Александртай эхнэрээ нас барснаас хэдхэн сарын дараа буюу 2000 оны хавар гэрлсэн. Тэр үед Александр дөнгөж 20 настай байсан. Гайхмаар нь тэрээр Хельгтэй хурмаа хийж байгаадаа маш их баяртай байсан гин. Тэдний хорин болоод удаагүй байхад сүмд явж эхлээд удаагүй шинхэн гишүүн болох Сара Мари Свенсон гэдэг эмэгтэйг Хельг мэддэг болсон. Сара 1977 оны 4 сарын 7-нд Швед улсын Багрид хотод төрсөн. Багрид хотод олон тооны итгэгчид амьдардаг. Библийн бүс нутаг гэж хэлж болно. Сара сувлагчаар сууж байх үедээ Библийн сургуульд Осагийн хичээл зугаад түүний сургаалын талаар зааж буй арга барилтанд татагдан түүний сургаал номлолыг дахин сонсохыг хүсч сүмд нь явж хэлэхэр болоод Нобди тасхонлоо нүүсэн байна. 1999 оны 10 сараас эхлэн тус сүмд явж эхэлсэн ба Оса түүнийг пастор Хельгтэй танилцуулж өгснөөр тэрээр Хельгийг мэддэг болсон юм байна. Анх уулзсан мөчөөсөө Сара пастор Хельгэд дурлсан байсан бөгөөд Хельгийг Бурхны элч гэдэгт бат итгэсэн байсан. Тэгээд түүний номлолыг байнга сонсдог болсон байна. Тэр үед Сара уг нь бол нөхөртэй байсан. Гэхдээ нөхрөө огт тоодоггүй байж Хельг ч гэсэн Сара зүтгэл алдарч 2001 оны 4 сарын дундуураас тэд хосын харилцаатай болсон. Хельг Саратай уулзах болгондоо надтай уулзаж байгаа чинь Бурхантай ярилцаж байгаатай ялгаагүй гэж хэлдэг байсан гин. Хельг тэр үед зөвхөн Саратай биш Оса болон сүмд явдаг хэд хэдэн эмэгтэйчүүдтэй уулздаг байсан. Хельг тэднийг Бурхантай уулзуулна, ярилцуулна гэх мэтээр урагцдаг байсан юм байна. 2001 оны 6 сард Хельг гэнэт өвдөж өндөр халууран хэвтэрт орсон. Осад өөрийгөө чөтгөрүүдтэй тулалдаж байна гэж хэлж байсан. Мөн намайг маш сайн сувлагч хажууд нь байж асарвал би хурдан тэнхрэх болно гэж хэлж байсан. Тэгээд Оса түүн рүү сувлагч явуулж сувлуулахар болсон. Харин хэнийг явуулж асруулах талаар түүнээс асуухад Сараг санал болгож түүнийг маш сайн нэр хүндтэй сувлагч хэмээн магтаж байсан юм. Ингээд Оса Сараг Хельгийн гэрлөө явуулж түүнийг асрах үүрэг өгдөг. Сара ч үүнийг сонсоод маш их баярлан хамаг ачаагаа аваад Хельгийн гэрлөө нүүсэн гинэ. Сараг нүүж ирмэгс Хельг эхнэр Александрадаа хандан Сара намайг асрах учраас миний өрөөнд хамт байх хэрэгтэй. Чи зочны өрөөнд байрлаж байх уу гэж хэлсэн. Александра өвдөд хэвтэж байгаа нөхрийнхөө хүсэлтээс татгалзах аргагүй байсан тул өрөөгөө суллан зочны өрөө рүү нүүсэн байна. Энэ өдрөөс хойш Сара Хельг хоёр хамт Библийг уншиж, хамт залбирч, хамт унтаж байсан. Сара Хельгийн гэрлөө нүгээд 1 жил болсон ч эртээ ирэхгүй байсан болохоор түүний нөхөр түүнээс салсан байна. Сараг нөхрөөс нь салсны дараа Хельг бусад хүмүүс өөрийг нь Саратай ямар нэгэн холбоотой гэж сэжиглэхүй гэж айсандаа хүүхдүүдийнхээ асрагчаар ажил тавсан.
Сараг тэдний гэрт асрагчаар ажиллаж эхэлснээс хойш Хельг их нэртэйгээ харилцаа нь улам холдож Саратай илүү дотн байх болсон гинэ. Хельгийн энэ байдлаас болоод Сара өөрийгөө удахгүй Хельгийн эхнэр болох юм байна гэж бодож байсан. Хельг пастор байсан учраас эхнэрээсээ салах боломжгүй байсан. Тиймээс Сара Александраг байхгүй болчихвол өөрийгөө Хельгийн эхнэр болох боломжтой юм байна гэж бодож эхэлсэн. 2003 оны 11 сарын 8-нд Сара зочны өрөөнд унтаж байгаа Александраг алхаар зогсон бөгөөд аз олж Александраа амьд үлдсэн. Ингээд Оса болон сүмийн бусад пасторууд Хельгийн гэрт очин түүнтэй Сарагийнх талаар ярилцаж байгаад сүмийнхээ нэр хүндийг бодоод энэ хэргийг цагдаад мэдээлэлгүй чимээг өнгөрөхөөр шийдсэн. Харин Сараг сүмээсээ болон тосхноосоо хөөхөр болдог. Сара энэ шийдвэрийг сонсоод сэтгэлээр унаж байсан ч сүмийн шийдвэрийг дагахаас аргагүй байсан тул төрсөн нутагтаа очин нүглээ намжлан амьдрахаар шийддэг. Сараг нутг руугаа буцсныхан дараа Хельг түүн рүү залган ямар байгаа талаар нь асуусан бөгөөд сүмээс нь ямар ч хүн түүнтэй холбогдоогүй Хельг л түүнтэй холбогдож байна гэж хэлсэн байдаг юм байна. Хельг бас тэр үед хажуу айлынхаа Даниэл гих залуугийн эхнэр Анет Линде гих эмэгтэйтэй танилцсан байсан. Ер нь бол Сарагийн орны үнийг нь олжсон гэсэн үг. Хельг нөхөртэй эмэгтэй Анитад дурлаж түүнтэй хормой хийх хүсэх болсон гин. Гэвч Хельг ч гэсэн албан ёсны эхнэртэй байсан тул тэдний хорин бол бүтшгүй зүйл байсан. Тэгээд Хельг зөндөө их бодсны эцэст түүнд нэгэн тэнэг санаа орж ирсэн гин. Тэр нь юу вэ гэхээр хэрвээ Анитийн нөхөр Даниэл болон өөрийнх нь эхнэр Александр байхгүй болчихвол Аниттай хормой хийх боломжтой юм байна гэх аимшигтай бодолд төрсөн. Тэгээд өөрийнх нь нүгийг дуулууртай сонсож дагдаг ганц хүн байгааг санаад түүн рүү залгасан. Тэр хүн нь Сара байсан. Хельг Сара руу залгаад Бурхны захиасыг биелүүлэх хэрэгтэй байна гэж хэлсэн байна. Хельг Сарад хэлэхдээ хэд хоногийн өмнө Бурхны дуу хоолойг сонслоо. Бурхан үүнийг чамааг аврах боломж гэж хэлсэн гэж тайлбарласан байна. Сара жоохон имээгээд тэр арга нь юу юм бэ гэж асуухад Хельг түүн рүү юу хийх ёстойг нь мессежээр явуулсан байна. Ингээд Сара удаан бодсны эцэс зөвшөөрөөд Хельгийн зааварчилгааны дагуу Стокгольмоос буу худалдан аваад 2004 оны 1 сарын 10-нд тус хэргийг үйлдсэн юм байна. Хельгийн завраар эхлээд түүний эхнэр болох Александраг буудсан. Энэ үед Хельг хүүхдүүдийнхээ өрөөнд байсан. Сараг гэрээс нь гарахад түүн рүү уцтан Даниэлийн гэрийг зааж өгч түүнийг буутах завар өгсөн байна. Аз солиход Даниэл Сарагийн бууны суманд өртсөн ч амьд үлдсэн. Сара цагдаа нарт баригдан байцаалт өгөхдөө өөрөө ганцаараа тус хэргийг үйлдсэн гэж мэдүүлж байсан ч мөрдөвч түүнийг хэн нэгэнтэй хамтарсан гэдгийг нь батлахын тулд утаснаас нь мессеж болон дуудлагуудыг нь харуулхад Сара Бурхны илгээсэн мессеж бүх зүйлийг Бурхантай хамтарч хийсэн гэж тайлбарласан гин. Мөрдөгчд өөрсдөө мөрдсөөр Сара руу мессеж илгээсэн түүний хэлээд байгаа Бурхан нь пастор Хельг болохыг олж мэдээд Хельгийг баривчлан байцааж эхэлсэн. Тэгээд Хельгийн утаснаас Саратай харьцсан мессеж болон ярьсан дуудлагуудыг нь олж тогтоон 2004 оны 5 сарын 18-нд Хельг болон Сарагийн шүүх хурал болсон юм байна. Шүүхээс Хельгэд мессеж болон уцаар ярьж эхнэр болон хажуу хөршөө хөнөөх заврыг өгсөн учраас хүний амьд хүрсэн гэж үзэн бүх насаар нь хорхиал өгсөн. Уг нь бол түүнийг өмнөх эхнэрээ хөнөөсөн хэрэгс хижиглэж байсан ч үүнд түүнийг гин буруугүй гэж үзсэн юм байна. Харин Сараг хүн амьны хэрэг үйлдсэн мөн хүний амьд хүрхийг завдсан гэх хэрэгээр буруутгаж байсан ч түүнийг сэтгцийн асуудалтай гэж дүгнсэн учраас шорон биш сэтгцийн эмнэлэг рүү явуулсан байна. Даниэлийн эхнэр Аннет хэрэгт сэжигтнэр татагдсан ч бурууг нь тогтоогдсон тул суллагдсан. Энэ хэргийн талаар хаас агуй тархаж хүмүүс цочирдон хүлээн авч байсан гин. Ялангуяа Оса болон Хельгийн сургаалыг сонсохоор сүмд явдаг байсан хүмүүс маш ихээр уурсан тус сүмд явхаа байсан бөгөөд жижиг тосхны уг сүмийг тус шашнаас хөөсөн юм байна. Удалгүй Осагийн сүм бие дан үйл ажиллагаагаа үргэлжлүүлсэн ч сүмд дахин хүчирхийлэлтэй холбоотой хэрэг гарсан ба бас нэгэн итгэгч эмэгтэй хохирогч болсон. Тэгээд сүмийн удирдагч Оса буруутнаар татагдан мөн охид эмэгтэйчүүдийг оролцсон гэх эрэгтэй пасторууд ч гэсэн эхнээсээ ял шийтгэл авсан гин. Ингээд 2018 оны 5 сард тус сүм нэг мөсөн хаалгаа барьсан. 2006 оны сүүлээр Хельг нэгэн нэвтрүүлэгт орсон ба өөрийн хийсэн хэрэгээ хүлээсэн гинэ. Тус нэвтрүүлэгт орохоос өмнө өөрийн хийсэн хэрэгээ хүлээн зөвшөөрөхгүй байсан юм байна. 2011 онд Сара сэтгцийн эмнэлгээс гарч 2021 онд Хельг тэнцэнгээр суллагдсан. Тэгээд хоригдоод 18 жилийн дараа буюу
2022 оны 1 сарын 23-нд шоронгоос суллагдсан байна. Энэ хэрэг Швед улсад маш зартай муу гэмт хэрэг учраас хэргийн дараа хүмүүс хэн нэгнийг буруутгахдаа хэрэг болсон газар болох нуптыг ашиглан чи яг нупт шиг байна хэмээн тохиурахдаг болсон гинэ. 행복한 너 그리고 나 우릴 비추고 With you by my side 멈춘 시간 속